Миний хуугийн Александр гэдэг хүн байна. Мяд компани Ахмад ажилтан. За Мяд компанид 30 хэдэн жил 40 жил ажилласан. Ийм Ахмад хүн байна. Өнөөдөр ингээд төрлөх компани маань төр дөөнлүүлж, ард түмэн дөөнлүүлж, Сүхбаатарын одонгор шагнагч байгаа энэ баярт мөчийг гэрч болж энэ хуралд оролцож яваа угахан баяртай байна. Тийм ээ, би Мяд компани гэж иргэний агаарын тээврийн удирдах газраас тусдаа гараад 3 дахь захирал нь ажиллах тийм боломж надад олдсон. Мяд компани бол өнөөдөр олон улсын иргэний агаарын тээврийн өрөө эрхт гишүүн, мөн олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага Аяата гэдэг байгууллагын гишүүн болгоход бас миний хүчин зүтгэж гишүүнээр элсүүлж байсан бас нэг тийм баяртай тийм үйл явдал миний үед тохиож байсан. Энэ маань 1996 он түүнээс хойш 30 жил өнгөрчээ. Өнөөдөр Мяд компани гадаадын олон орн руу нисдэг. Гадаадын орчин үеийн тээрлэлтэд хөдөлгөөртэй онгоцыг бүрэн эзэмссэн ийм ард түмэндээ үйлчилж байгаа иргэний агаарын тээврийн тэргүүний Монгол улсын төрийн далбааг тээгч ийм хүндтэй компани болжээ. Энэ Монгол улсын стратегийн нэг том аж ахуй нэгж болтлоо өргөжин хөгжиж чадсан байна. За компани энэ зэрэгт хүрэхэд надтай хамт мөр зэрэгцэн ажиллаж байсан Ахмад ажилчдаа өнөөдрийг Мяд компани буухаг авч яваа залуучуудаа Мяд компанийхаа түүхт 70 жилийн ойн баярын мэндийг өргөн төвшүүлье.